Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энер подкаст маань шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхээ дугаарыг та бүхэн анзаарсан бах. Орчноо солиод нэгэн айлд ирсэн. Үнэхээр дуу хөгжим одоо ханхалсан, дуу хөгжим одоо жигүүрлсэн ийм сайхан газар ирлээ. Тэгээд ерөнхийдөө манайхан бүгдээрээ ойлгосон бах. Янзны гоё юм дэлгүүрт, хөгжмийн их дэлгүүрт ирлээ. За ингээд зочноо танилцуулахад маш их таатай байна. Чинзоос Records-ийн үүсгэн байгуулагч одоо Чинзориг ахтайгаа Чинзоо ахтайгаа өнөөдөр хууч хөрөх гэж сууж байна. Миний урилгыг авсанд маш их баярлалаа. Тэгээ сайхан дэлгүүртээ өөр сайхан кофегаар дайсанд маш их баярлалаа. За сайхан үйлдэж байна та. Таны ажил тавлаг уу? Тавлаг байна уу? Зөв. Заха юуны өөр ирэхгүй юм ярих гэсэн чинь нэг л асуулт хамгийн түрүүнд орж ирээд яагаад пианс, яагаад ийм CD, кассет те, яагаад энэ тийм ингээд яг ингээд гар барилцаал авах болсон би юу? Энэ таны яг нэг хобби юу, бизнес үү? Хобби. Энэ бол миний хобби юм. Хоорох цагаас эхлээл манайд гэрт пенц тоглоулагч байдаг байсан. Өсгч мэдхгүй юу ч мэдхгүй нэг жоохон хөхт. Орон дээрээ гараад орныхаа толгой дээр зогсож байгаа шкафн дээр байдаг. Радиотой пенц тоглоулагч нь пенц тавиал. Аав ээж хөрдөл алюминий дуртай дуугаа тавиал. Элфинц тавьдаг байсан. Тэгээд тэр үеэс л пенц сонссон. Тэгээд яг ер нь нэг 80-аад оны, 70-аад оны сүүл 80-аад оны ихэд өөрийн гэсэн пенц тоглоулагчтай болоо. Бас нэг ганцдаг пенц сонсоод. Тэгээд 80 оны намар юм уу? Сургуулийн гадуур явж исэн чинь тэр урлагийн зааланд диско явж байна. За бүжиг. Тэ. Тэгэнгүүт яхад нөгөө хөгжим туртай он чинь дандаа барууны хөгжим яваад байна. Ахвад ороо явцсан багш нар бүжиглж байна. Нөгөө хөгжим дуртай хүн ч одоо яах нөгөө багш нараасаа чимээх юм байхгүй тэр. Хайцсан дээр ямар хүн хөгжим тавьж байгааг нь харсан нэг танихгүй хүн байна. Эцүүд аль сургууль уу? 10 жилийн сургууль маань. 1-р 10 жил шүү дээ. Одоогоор л 1-р 10 жил. Тэр үедээ ганцхан 10 жил байсан юм чи. Тэгээд нөгөө бүжиглж байгаа хүмүүсийг тойрол тайзан дээр нь гараад утсан. Гараад утсан чинь тэг хүн сууж байна. Вега гэж пенс тоглоулагч тавьчихсан. Тэгээл нөгөөдхийгөө цахилгаан хөгжмөө өсгөж залгацсан. Эсвэл нөгөө алдарт нөгөө Бонимийн Распутин л явж исэн байх бодоход. Тэгээд очиод сайн байна уу гэж нөгөө танилцлаа. Тэгээд би чи яах вэ нөгөө би сурагч байгаа сургуулийн сурагч. Бидний хүүхэд гэл аавхаа нэрийг хэлээл. Өө тийм үү. За танилцъя хэлээ. Тэгээд танилцсан чинь манай аймгийн захиргааны хуулийн элчин дарга цогтоо гэж ах байсан. DJ хийсэн сууж байсан. Хуулийн элчин дарга шүү. Аймгийн захиргааны. Тэгээд манайх тэр голын 27-гийн хамгийн хойтлын орцонд 2 давхар. Маргааш үргэлж түрээд. Чамбай пенсасгыг. Тэгж анх одоо цогтоохтой танилцчихсэн. Одоо тэр цогтоох маань хамгийн сүүлд үндсэн хуулийн цэцэг гишүүн байж байгаад харсан да. Цогтоох маань стерео пенс тоглоулагч хамгийн анх одоо надад дуу сонсгож байгаа юм. Вега 108 гэж тэр их гоё дуурдаг. Тухайн үедээ л одоо манайда бас хамгийн гоё дуурдаг л пенс тоглоулагч байлаа тэгээд. Маргааш нь гэрт нүрээд атсан пенс тоглоулагч ах ингээд голдон суулгаад сандал тавиад за чи энд суучих гэх. 2 спикер нь 2 талд. Намор нь сонсгосон байж тээ. Тий, одоо яг стерео дууралт гэдгийг сонсгож байгаа. Тий. Тэгээд ингээл асаас нь түп гэл их гоё дуурдаг байхгүй гэж. Вега 108 чи асгараад их гоё дуурдаг. Түп гэл асч. Тэгээд надад нэг хамгийн анх тэр Эми Стюартын дуу сонсгосон л ба. Энэ бол яг стерео дууралт одоо энэ хоёр талын спикерт одоо яаж ингэж ялгаж ингэж 10 нэрээ ялгаж дуурч. Миний сонсгол. Тэгж одоо хамгийн гоё дууралт гэдгийг анх сонсч байлаа. Тэгээд манай 10 жилийн багш Хатанбаатар гэж багш байсан. Хатанбаатар багш маань
Бонемийн 2 гоё альбомтай. Тэгээд тэр үед чинь тийм ориг энэ ховроо Атматрагшинд тэр 2 альбом Ханзагийн Барунграмын Ханзагийн Ханза фирмийн хийсэн 2 Бонемийн альбомтай. Тэгээд тэрийг нь гойж авч сонсдог байсан. Тэгээд яг Атматрагши маань хамаатан миний найз байсан. Тэгээд тэр үед Бата гэдэг гүнсэнгийн Бата гэдэг манай байрныхаа баггүй. Миний багын найз. Батагаар гуйлгаж аваад тэгээд хэдүүлээ сонсноо. Найзууд манай 10 жилийн байрныхаа найзууд, сургуулийнхаа найзуудтайгаа тэрийг аваад өөрийнхөө нөгөө лидер 206 гэдэг фэнс тоглоомч тэрийг сонсдог. Яг жинхэнэ тэр ориг фэнсч аахт гэж үзэж сонсч байна. Гэх мэтээр явж байгаа л одоо тэгээд яг нөгөө оюутан болж найд оюутан болж хотод орж ирэл тэгэл бас л нөгөө фэнс аяхгүй шүү дээ. Оюутны байранд чинь нөгөө аккордс гэдэг фэнс тоглоомч байдаг байранд тэгэл хагасан болгон шухал тэнд чинь нөгөө оюутны байранд ороо болгон хагасаны ороо болгон нөгөө аккордс тэгэл бүжгэлцгээдэг те. Тэгэл тэнд нь бас өөрийнхөө фэнсийг тавьдаг. Тэгэл оюутнуудын бас өөр сургуулийн оюутны байруудаар урилгаар бас очиж пенза тавьж бүжиглүүлдэг. Энэ Дэнжимэнгийн зах руу гарч бас пензавент солино өгөлцөж явуулсан гэл. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө пенз касет дараа одоо хөгжим сонсож яасан дөө. Тэгээд аав маань бас надад Оросын нэг мэдээллийн аудио сэтгүүл юм аа. Кургосор гэдэг. Тэрийг захиалж өгдөг. Тэрний хамгийн арын хуудсанд гадаад эстрад хийдэг гэдэг. Тэгээд аав смокинг гэж яадаг. Тэгээд яг оюутан болоод нөгөө их хотын нүргэн дотор орж ирээд их хотын хөгжимд анх орж сонсоод тэгээд нөгөө л 80-аад оны нөгөө Санремо тэгээд 80-аад оны дунд үеийн Евродиско гэдэг нэрийг л одоо сонсож тэгээд усанда яг тэр үеийн бянз энийг оюутан байхад за дараа нь тэрнээс хойш ч гэсэн ингээл гол төлөв ингээл бануунаас хойноос л орж ирнэ шүү дээ. Тэгэл Оросоос орж ирнэ, Болгар тий. Тэгэл за бүр ингээд нөгөө нийгэм нь өөрөө бас чангах дуу байлаа. Тэгэл бүр ингээд юм чи фильтртэй байсан үе шүү дээ. Тэгээд бүр хүнд ийм хориотой ч юм уу манад орж сонсох хориотой ч юм уу тийм пензмент яаж орж ирдэг хүн цагтдаг байсан уу нууцаар ороод Гэхдээ одоо яг бид нар бол нэг хайхтар юм хом авчирна гэж байна те. Одоо энэ манай хотынхан болон энэ нөгөө гадаад ах дүүс нь ах эгч нь сурдаг оюутнууд бас хүүхдүүдэд энэ чинь ах эгч нь гадаадаас авчиж байгаа шүү дээ. Ерөнхийдөө герман сурдаг оюутнууд жоохон баруун талын ориг венцнууд бас оруулж ирдэг. Зүгээр хориотой гэх юм бол би яг нэг түүх ярил л да. Нэг удаа ч би оюутан болцсон байсан юм уу үгүй юм уу. Зэн манай аймгийн тэр материал хангамж яддаг газар орчлон гэдэг байсан гэж байна. Манай юм германд курс тавьсан. Тэгээд эдэн сарын курст яваад ирсэн чинь орчлоо бах Чингисхан хамтлагийн пенз авчирч байна. Би тэрийг сонсоод тэгээд очиж бояхаас пензин гойч сонсох гэж очлоо. Боях танд юу байдаг гэнэ. Манай ээжтэй хамт ажиллана. Манай ээж боловсруулж. Очил бояхаас ч асуулаа. Та нэг Чингисхааны пенз авчирсан гэнэ. Тэрий чинь би нэг авч сонсъё гэнэ. Дүүмэн өнөглөөхөн нахих ирээд хураагаа авчихсан гэж. Айлсан болох. Одоо тэр үед чинь нөхөн цагдаа чинь нах хэлцгэж байсан шүү дээ. Дээр нь цагдаа. Нахалцыг ирээ хураагаад авчихсан 20-т пенз гэдэг. Чингисхан хамтлагийн Германы баруун Германы Чингисхан хамтлагийн нөгөө Чингисхан дуутай пенз шүү дээ. Тэгээ нэг соц системийн орнууд дотор манайх юм хамгийн их хаалттай манайх байсан юм. Одоо ингэж эргүүлээ харахад ерөөсөө манайд чинь энэ барууны тэр гоё хөгжмүүд болон гоё тэр пензнүүд маш их хоор орж идэг. Матуудаар дамжаад ч юм уу эсвэл одоо гадаад сурдаг жоохон бэлтээхэн оюутнууд авчирдаг. Тэрнээсээр үл ерөөсөө манай тоног төхөөрөмжүүд одоо пенз тоглоулагч магнитонууд бол дандаа СССР-ийн Оросын пенз тоглоулагчуд магнитон сонсч илаа.
пенснууд бол ер нь бараг 90% нь 95% ч бараг Орсын мелоди гэж ер нь төвлөсөн пенснууд байдаг байлаа. Яг л одоо хүүхднээс санаанд нүдний үрдүр харагдаж ийн л та тэгэл таныг ярингуут ерөнхийдөө тэгэл айл болгон шахвал нэг Орсын гоё тэр чинь бас гоё пенс тоглоулогч юу бас тий нэг хөөрхний бор юм байдаг гэсэн шүү дээ. Аккорд тий. Аккордс бол яг манайд зарагдчихсэн байхгүй. Манайд одоо энэ соёлын бараа гэдэг номын худалдаа соёлын бараа гэдэг тэнд зарагдчихсэн. Айлууд аваад тавьсан хэдэн дөрвчээлээ. Тэгээ байгууллагууд бас их хөдөлж авсан байдаг тэр. Чи моно нэг спикерээр нь таг болчдөг моно байдیں۔ Стерео байдیں۔ Хоёр спикертэй бас юм хонцор тагтай бас тийм байдیں۔ Ер нь хойно сурж байгаад орж ирсэн үеийнүүд бол ер нь фэнс сонсдоггүй ер нь бараг л бүхэн шихмын фэнс тоглогч авчирдаг. Өөр өөрсдийнхөө бэлэнчээр нөгөө мо энэ төрөл авчирдаг гэсэн баг. Ер нь бол эндээс ч л гоё фэнс тоглогчид ирдэг байлаа шүү дээ хөгжмөд. Бидний яг би ч одоо яг ингээл өөрөө яг ингээл 80-ад оны яг хоорсон ингээл хүүхэд нас өнгөрсөн яг 70-ад оноос бол би юуг мэдхүү. Яг ингээл гартаа анх пенз барьж ийсэн ингээл 80-ад оны хүүхэд чинь бид нар чинь Орос сэтгүүлийн завсраас хаачиж аваад үлгэр сонсдог тий Орос хэл дээр тий нэг юм цэнхэр нэг юм мерзептер пензнууд их байдаг байсан шүү дээ тий Кругозор тий Равесний Мурзилка гэж сэтгүүл завсар ирдэг байсан юм а дээ ш аяг хөөрхөн. Тэгэл ерөнхийдөө пензны миний зүгээр анхны харьцаа соёл юу тэндээс улбат. Нэгэнт та одоо хоббигоо ингээд бизнес болгоод ажил хэрэг болгоод явцсан хүний хувьд мэдээж хэрэг бас нэлээд судалгааны түүхэн ийм юмнууд унших, ийм түүхэн хүмүүст ярилцах, та нарын нэг хүрээл бий болчихж байгаа шүү дээ. Харьцаа үүсдэг баг. Гадаадынхын хоёулаа ингээд түрүү ингээд ярьлаа угаасаа ойлгомжтой. Гадаадаас л оюутнууд, за цаайлсан дипломатууд зүүдэг байсан. Монгол пензны түүх хаашаа хөдөлт юм бэ? Хамгийн анхны пенз хин хэвлүүлсэн байдгийг, хаана хэвлүүлсэн бэ? Яг ер нь зур Монгол пензны түүхийг бол би бас нэг яг нарийн сайн судалж мэдээгүй л дээ. Яг ерөнхийдөө л манай нэрт цуглуулагч Төдөн Дөрж гэж залуу байгаа. Манай Төдөн Дөрж бол яг Монгол пензаар цуглуулах судалгаа хийчихсэн хүн байна. Тэгээ манай хүн нэг ерөнхийдөө нэг ном гаргана гэдэг. Тэр нь л одоо бид нар бас тэр номыг хүлээж байна. Тэгээ 33 оны пенз, 34 оны пенз, 38 оны пенз гэдэг байдгийг. Бид нар бол одоо маш ховор байдаг. 33 онд Төдөн пенз, 34 онд Төдөн пенз гэдэг тэрийг бол манай Төдөн Дөрж бүгдийн сайхан ингээд бас тоолоод явсан байгаа. Ер нь тэр үеийн пензнууд ер нь тэгэл тэр чигээрэл Оросд л тоо. Оросын тэр Grand Plus Trest жоохон сүүлхэн дээр бол Melody фильм. Melody ч өөрөө нэг тийм Оростой бараг 5 үйлдвэртэй шахуу. 5 үйлдвэртэй төлөө 6 үйлдвэртэй тийм фирм л дээ. Тэнд л нөгөө хэвлэгдсэн байдгийн манай Монгол пензнууд одоо 7 инчийн пензнууд их би 10 инчийн пензнууд нэлээд би 12 инчийн пензнууд бас би ер нь нэг 390 он хүртэл нэг 300 гаруй пенз үлгцэн байдаг гэж ярьдээ шүү. Би бол яг нарийн тоогоосоо мэдэхгүй. Ч одоо мэдээж тухайн л ардын бөгөөд за тэгээд нөгөө эстрад урлагийн л дийлэнх нь бүтээлүүд хэвлэгдэж ирсэн шүү дээ. Ер нь 70-80-аад он гэхээр эстрад урлаг гэх аягүй цөөхөлтөө. Угаасаа нөгөө 70-аад оны үед нэг 7 инчээр гарсан хэдэн пензнууд байдаг. Баян Монгол соёл эрдэнэ пензнууд. Тэгээд 81 он буюу ардын хувьсгалын 60 жилийн хойд зориулж 80 онд Melody фирмынханаас ирж Монголд ирж бичээд тэгээ сүүлд нь хэвлэгдэж гарсан нэг 3 пенз байгаа. Страт классик. Баян монголчуулга, соёл эрдэнэ жуулга
Similar Mind гэдэг. Тэгээд улс төрийн дуу гэдэг бас. Тэрэн дээр одоо бас яг нэмсгэл хамтлаг. Өрийн төв хамтлаг. Одоо нөгөө Дөрөвч Эрдэнэ театрын дэрэгдэх. Өрийн төв хамтлагийн нэг бас нэг концерт дуу хамтлаг. Тийм принцип. Эстрад талаасаа бол 12 инчийн бензгүүл тэр гурвал. Зүгээр нөгөө олон инчээр бол нэг 70 оны дунд үеэр Баян Монгол сая 4 дотоод 4 5 дотоод өөрөөр бол байна. Тэгээд бас нэг үеийг бас ингээл цаг үеэр нь л явуулах гэдэг юм л та би. Нөгөө актер 90-ад он гарлаа. Тэгээд тэрнтэй давхцаад 80-ад оны сүүл одоо дижитал хөгжмийн ингээд том давлгаа орж ирсэн. Компакт диск тий. За тэгэнгүүт Penzman ингээд хоошоо тавигдж эхэлсэн. Тэр тренд яг нэг үгэлэгт бол арчуулаад гарсан. Тэр үеэр маш их пенз өргөцсөн байдаг. Айлын гараж за тэгэл дармж тэгэл хайсан байдаг багтаа их гэж айлууд тий. Цуглуулах нь. Дижитал хөгжмийн урсгал маш их хүчтэй орж ирснээс болж ер нь пензны зах зээл борлуулалт маш зүгээр нам унсан байдаг байна тий. Ер нь дэлхийд даяараа ер нь нөгөө Орос тагтал одоо 5 6 үйлдвэр байсан ба штэ. Тэгээд 90-ад онд бас нэг 2 3% үйлдвэрүүд гадарч байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө CD-ний үйлдвэрлэл огцом мосоод тэгээд пенсны үйлдвэрлэл шахагдсан байдаг. Тэгээд ерөнхийдөө 90 он 91 он гэл ерөнхийдөө бараг дууссан. Пенсны үйлдвэрлэл ерөнхийдөө бүх улсад бараг зогссон. Тэгээд нэг зөөхөө Purple байна, Pink Floyd байна, нэг маш зөвхөн хамтлаг, маш зөвхөн ширхгээр ганц 2 пенс гаргасан байд. Ганц 2 альбом 90-ад оноос хойш, 92 оноос хойш гэсэн үг шүү дээ. Тэр нь бол одоо бүр болтгоо байсан. Энэ 2010 он хүртэл үргэлжилсэн баг. Дижитал хөгжим. Шинээр пенснууд хэвлэгдэж эхэлсэн мерсер эхлээд за одоо бол ерөнхийдөө бараг пенсны борлуулалт нь CD-гээс давчлаа гэж байгаа шиг байна. Одоогийн байдлаар 25 онд бол борлуулалт нь CD-нээс давчлаа. Манай Монголд ч гэсэн одоо энэ 2015 оноос хойш одоо 90 оноос хойш явсаар байгаа 15 оноос хэлэлэн пенс шинэ үеийн пенс хэвлэгдэж эхэлж байгаа. Гэсэн мэт хурдан алтан пенсаас эхэлсэн мэт. 20 жилийнхаа хойд зориулж алтан пенс гаргасан. Тэгээд тэрнээс хойш ингээд бараг 100-аад пенс болсон баг. Орч үе. Энэ ер нь та ингээд ажиглахаар юутай холбоотой вэ? Яагаад ингэж пенс ингэж гэнт өссөн бэ? Энэ миний зүгээр ингээд анзаарж байгаа айл болгон пенс тоглуулагч бол харагддаггүй. Энэ хамтлаг дуучид нэг бол лейблүүдийн зүгээр юм хүн тэрийг хийгээд байна уу? Яагаад вэ? Яг ер нь нэг хоёр тал байгаа л да. Пенс дахиас иргэсэн. Хамгийн нэгдүгээр асуудал нь юу гэхээр аналог дууралт. Пенс бол аналог дууралт. Тэгэхээр пенс, кассет, аналог дууралт, амьд дууралт гэдэг утгаар нь ер нь бол нөгөө дижитал хөгжим боломжтой. Зод ингээд аналог дууралтаа өгүүлсэн. Нэгдүгээр. Энэ их чухал. Хоёрдугаарт одоо нөгөө манайхны ярьдаг шнэ. Мод иргэдэг гэдэг шиг. Зод пенс руугаа одоо пенс уцаас сэргэх. Одоо нэг тийм үеийн ирсэн блог гэж боддог. Одоо ер нь тэр гэхээс илүүтэйгээр пенсны гоё тэр зөөлөн дууралт. Тэрийгэл буцаад өгүүлсэн болов. Тэгэл дахиж одоо дээрээс нь манайх бол соёлын яам баталж улсаас мөнгө гаргаж хөрөнгө гаргаж ээж тэгээ тэр мелоди фирмтэй байгуулсан гэрээний дагуу улс сүрмгийн гаргаж ээж хэвлдэг байсан учраас маш хязгаарлагдмал гардаг байлаа шүү дээ.
Одоо бол чөлөөцөх зэлийн үе нийгэм сайхан юм болчихсон үед бол өстой дуртай байна. Мөнгө л байдаг бол тий. Мөнгө нь байдаг бол тий. Тэгээд янз чи өөрөө бас гээд сая мөнгөний санхүүгийн сэдв нэгэн түндсэн юм чи бас өөрөө их өртөгтэй. Бүтэж байгаа процесс нь өөрөө өртөгтэй. За борлуулагдж байгаа процесс нь их өртөгтэй. За тэгэхээр одоо би жил болгоно л та хэдийн маань зохион байгуулдаг Пянзны баяр дээр очиод бас анзаараад хаад хүрээлэл их өсөж байна. Та нар их олоолаа болж байна. За худалдан авагч нар бас их олоолаа болж байна. Тэр бас мэдээж их сайшаалтай талархахгүй шүү дээ. Пянз тоглуулагч за Пянзыг гэртээ сонсдог хүмүүсийг би бас ангилмаар бас санагдаад явцсан тэр үеэр. За үнэхээр меломанууд бол авж байна. Дуугчмын дуртай хүмүүс та түрүүний аналог тэр илүү саундыг хүсдэг хүмүүс авч байна. Даамаас гэрийнхээ бараг л аксессуар маягаар бас авж байгаа нэг хүмүүс анзаарэгдэж байна. Гоё стилийн үнэтэй ретро стилийн Пянз тоглуулагч авж байна тий. Фурнитур тавилга маягаар тий. Бараг л тавилга маягаар тий. Тэгж авж байгаа хүмүүс би. Тий. За мөн амар гоё юм музыкальны центр бүр хийдэг хүмүүс, цуглуулдаг хүмүүс байна. Тусдаа ингэ декээр наадаг тий. Тэгээд Пянз өөрөө төхөөрөмж нь өөрөө үнэтэй, Пянз нь өөрөө үнэтэй их гоё санагдал хөгжиж ил байна. CD чи одоо ингэ хямдхан шүү дээ одоо ингэ. Ирүүд ч хямдхан биш одоо ч гэсэн. Одоо ч бараг л хэрэглээнд байхгүй. Машин сонсохоо байчих шиг л боллоо шүү дээ. Машин үйлдвэрлэгчнэр ч одоо CD-ний хөгжимч суулгахаа байж ах шиг тий. Сүүлийн машин байхгүй болсон байлээ тий. Бүх юм хаардаар шийддэг болж байгаа шиг байна тий. Монгол Пянз танд ер нь одоо үнтэй санагддгүй гадаадын Пянзтай ингэ харьцуулахад тэр одоо ер нь үнтэй л дээ. Жишээ нь одоо манайд зарагдж байгаа Pink Floyd-ийн Dark Side of the Moon гэдэг марк хамгийн номер 1 хамгийн олон борлуулалттай номер 1 альбом нь 180-200 мянгаар зарагддаг ч юм уу байж шít. Чин дэлхийд даяар л тийм дэлхийдтэй байна тийм. Яг нь ер нь баримжаа өнөр зарагдаж. Монгол Пянз бол нэг 150-аас 350 хооронд ч юм уу байж байна. Яг Монгол Пянз үнэтэй байх нэг хоёр шалтгаан байгаад байна. Нэг нь юу гэхээр маш цөөх хэвлэдэг. Яраж нь баг. 500 хүн ширхэг хэвлэгдэж байна. За зарим нь бүр 300 ширхэг хэвлэгдэж байна. За энэ бол дэлхийн жишгээр харьцуулах юм бол энэ чинь нөгөө лимиттэй гэж шиг болж байгаа шүү дээ. Бүр 500 ширхэг дугаарлалт бүхэ гэдэг явдаг шиг юм болох юм. Тэр утгаараа нөгөө нэг Пянзны өртөг өндөрсөг. Дээрээс нь Монголд хийхгүй байна. Бид нар Герман захиалж хийлгэж байна. За Хятад захиалж хийлгэж байна. Ингээд тэр хол захиалж хийлгээд буцаагаад наашаа тээвэрлэдэг авч юм. Гайл дотор нэтэр гэхээр бас өндөрсөг явчихж байгаа. Дээрээс нь Пянзын хөдөлтөн авалт жоохон бас зарлагдмал яваад байна. 500 ширхэг Пянз бүтэн жил тойрон болчихж дуусч байдаг ч юм уу. Бид тэр чинь бас нилээн хөдөлмөр орж иж борлуулсан. Бас нэг хүмүүсийн таашаалд нийцсэн нилээн одоо эрэлттэй Пянзнууд байна. Сайн артист тий. 2-3 жил болцсон зарагдахгүй байгаа Пянзнууд ч байж л. Яг ер нь бол нэг Пянзны үйлдвэрлэл Пянз гаргахыг хүмүүс нэг хоёр янзаар ойлгоод байна. Нэг хэсэг нь бол өөрийнхөө уран бүтээлийг ингээд Пянз гэдэг форматаар хүмүүс түмэнд түгээх зорилготой нэг хэсэг гаргаж байна. Нэг хэсэг нь бол Пянзаа гаргаад зараад мөнгө олчих гэсэн бодлоо. Тэгээ ер нь хоёр дахь нь бол бараг бодлоо болчих. Ягаад тэгэхээр нөгөө талах шиг зарагдана гэж байхгүй. Аваач очоод баяж ийн гэж юу байхгүй. Хэдэн өдөрт ингээ харахаар нэг Пянзны үед энэ юм чинь бас энэ жоо мөнгө олж байгаа гэж бодохоор үгүй шүү дээ. Цаг хугацаа нь өөрөө буцаагаад ирээд чинь. Анхны оруулсан хөрөнгө нь харахад бас нэг нугарчгүй юм шиг харагдаж байгаа хэрнээ. Нөгөөх нь цаг хугацааны уртад 7 хоногт нэгийг зарахдаг. Тэр
чинь тэр мөнгө чинь буцаад идэл тус. Маягаар. Тэр энэ Элва дуучин байна уу, хамтлаг байна уу? Тэр уран бүтээлчүүд бол пянз гаргана гэдэг нь өөрөө бас нэр төрийн хэрэг болчиход. Тэ? Бас нэр хүндийн асуудал болчиход тийм шүү дээ. Нэг юм би ямар ч нэг пянз гаргаад үлдээчих хэрэгтэй юм байна. Түүхэнд тэ. Тэг утгаараа л би бас ойлгоод байгаа шүү. Би бас энийг бас асууя гэж та өөрөө ярина. Тэг ер нь бол нөгөө одоо хүн уран бүтээлээ түмэн түгээх хөл маш олон хувилбарууд байсан шүү дээ. Тэ? Янз бүрийн одоо энэ хөгжмийн юунууд аппликейшнууд явж байна. Янз бүрийн тэр нөгөө одоо форматуудаар явж байна. Одоо ингээл бүр юугаар хүртэл флашаар хүртэл одоо зарж штэ. Чухлангийн флаш гарцсан зарагдчихлээсэн 100 дуутай флаш гэж зарагдчихсан. CD-гээр гарч байна, кассетаар гарч байна, пянзаар гарч байна. Түгээж байгаа хэлбэрүүд нь форматууд нь өөр өөр хэлбэр. Тэгэхдээ пянз гэдэг нь өөрөө бас нөгөө ус жууртгын жоохон өндөр дөө. Тэгээд бас нэг барьцтай те. Ийм юм аа. Тэгээд пянз чи өөрөө бас нэг талаасаа тэр дотор уран бүтээл орсон ч гадна ковер нь одоо хавцсан хүртэл өөрөө бас урлаг болчихсон. Яг үнэ. Урлаг болоод хөгжсөн дэлхийн хэмжээнд одоо хамгийн шилдэг 100 ковер, 200 ковер ч гэдэг юм уу. Доторх агуулгаас үл хамааран бас нэг тийм чагсаалтууд байдаг шүү дээ. Тийм чарт байдаг шүү дээ бас. Тий. Одоо манайд байгаа зураг тэр бол одоо шилдэг 100 коврын зураг байж гэн тэр тэнд байгаа тэр зураг. Тэгээд эн чинь өөрөө бас тал талаасаа л тэгэл олон хүний хөдөлмөр энэ cover art хийж гэн дээрээс нь одоо пензент зориулж тэр нөгөө бэлдсэн аудио дуунуудыг аналог мастеринг манайхаар гарч байгаа юмнууд бүгд л одоо гермаусад аналог пензент зориулсан аналог мастеринг гэж хэлж байна. Тэгээд л одоо олон хүний л хөс хүч хөдөлмөр шингэж байгаа бас нэг юм бүтээл юм да. Бас тэгээд нэг арт түмэндээ сонсогчдоо фэнүүдтэй бүтээлээ хүргэж байгаа нэг хэлбэр л байхгүй юу. Дээрхэн үед бол одоо жишээ нь барууны нөгөө өндөр одоо шоу бизнес өндөр хөгжсөн улсуудад бол яадаг байсан гэхээр 70-80-аад оны үед тухайн уран бүтээлчийн шин дууныг гаргахад л нэг 2 дуу гаргахад л 45 эргэлттэй 7 инч бензар гаргадаг гэсэн. Сингл гаргадаг байсан. Одоо манай энэ фэмүүд тийм сингл гаргаж, ийм сингл гаргаж яриад. Яг тийм сингл бензар гаргана. Тэгээд нөгөө бенз чинь хэр барлагдж чинь тэрийг харна. Тэгээд дараагийнх нь уран бүтээл гаргангууд дахиад синглэр гаргана. Тэгээд тэднэрийг ингээд нийлүүлж байгаа дараа нэг альбом болгоно. Тэгээд студийн альбом. Одоо энэ 1983 оны тэр хамтлагийн тэр тийм студи альбом гэдэг нэр өчлөгөд явж шít. Одоо манайд бол хамтлаг дуучдаар нь яг студи альбомоор нь цуглуулдаг хүмүүс байна. Тэрвэл яг ондараалаар нь гарсан одоо ингээл ондараалаа. За best болон great hits-ээр нь цуглуулдаг хүмүүс байна. Яг best hits, great hits-ээр нь цуглуулах нь бол сонсоход их амаралтай. Хамгийн гоё шидэг дуунуудыг оруулсан байдаг үзсэн нэг удаа тавиад сонсон. Нөгөө студи альбомоор нь цуглуулж авч ингээд утгаараа цуглуулах болчихдог. Цуглуулагч хүн одоо ялангуяа бид нар бол гадаад фэнснүүд цуглуулах байхгүй шүү дээ. Гадаад фэнснүүд бол бид нар тодорхой нэгэн хамтлаг дуучдыг студи альбомоор нь цуглуулна. Яг өөрийнхөө сонсдог. Pink Floyd, Queen, ABBA, Boney M, Smokey гэдэг юм одоо тэднийг л бид нэр одоо ингээд яг студи альбомоор нь цуглуулж ингээд сонсдог. Одоо манайхан бол ингээд цуглуулж. Бусад одоо Монгол фэнзэг гэхэд бол одоо бид нэр манайхан дотор ч бас яг ингээд бүх фэнзэн цуглуулдаг нэг цөөхөн би сонсдогч сонсдогч бүгдийг нь авдаг. Ягаад тэгэхээр одоо 15 оноос хойш гарсан бүх фэнзэг л байлгах хэрэгтэй болчихсон. Цуглуулах чинь. Тийм бэ. Одоо нөгөө шүд тутна гэдэг шигтэй ингээд нэг нь байхгүй болохоор ингээд онгорхоо хашаа шиг очих гэдэг шүү дээ. Цуглуулга бишүүлчих гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас сонсдог бүгдийн цуглуулж байгаа. Миний тэр сонсохгүй хамаагүй бүгдийн цуглуулж байгаа. Нэг ийм бас нэг юм яваад байгаа нэг гэсэн.
одоо тийм хүмүүс байна уу? Худалдаа авагч нар ангилаад штэ. Нэг хэсэг нь бол зөвхөн өөрсдийнхөө сонсдгоороо цуглуулна дуртайгаа. За би энийг сонсно, энэ гоё. Энийг би сонсно гэх ингээд. Зарим нь бол яхаа гэртний ямар ч юм фэнс тоглоомч байх ёстой гэдээ ойлгоцсон. Тэгээд байлгадаг. Тэгээд ганц хоёр фэнстэй хүн орж ирээ сонсох гэж. Тэгээд ерөнхийдөө манайд энэ фэнс цуглуулдаг, фэнс судалтан авдаг юм хүмүүстэй иймэрхүү. Цуглуулж. Тэр нэг тайд маань нийлж цогтойх тайд маань хийдэг тэр нэг фэнсны баяр ярмарк зах дээр ингээд нэг соёлын төвөргөнд хийдэж штэ. Энд ингээд нэг дийлэнх нь таны үеэл Ахмад ага нар л суудсан ингээл хайрцагтай фэнсаар тэр одоо яг өөрсдийнхөө коллекцийг зараад байгаа хүмүүс үү? Үгүй. Яг энэ чи зарим нь бол ингэж зарж байгаа юм. Дохон өөрөө фэнс авна шүү дээ гаднаас. Гэтэ нэмээд нэг хоёрыг авчиж байгаа. Тэгээд тэрийг нэг 5-3 төгрөг нэмээд зарчмууд өөрийнх нь фэнс хэмдэрч байгаа. 3 фэнс авчираад би энэ одоо хамтлаг дуучны энэ шинээр гарсан энэ фэнсийг би авъя гэдээ авчих шүү дээ. 3-ыг авчихвал 2-ын зарчгаар өөрийнх нь фэнс хэмдэрч байгаа. Ийм маягаар бас илүү аваад ирж байгаа юм байна. Зарим нь хоббигоор одоо дотоод явж байгаа л нөгөө дэлгүрт ингээл гал авцсан тий. Тэгэл авчраа нөхөх маягаар тий. Тэгээ яг авчраад үзэнгүүт нөгөө нэг хүний л нөгөө нэг хобби юм чи авчраад үзсэн чи өөрийнх нь юм дотор байж идэг. Тэгэл тэрийгээ авсаар маягтай. Янз бүр л байна. Одоо тэгээд бас нэг подкастынхаа нэгэхээ хэсгийг бас нэг сэдв хүндэд ярьчих гэж бодлоо. Нэгэнт одоо тантай болсон чи. Би хэрвээ буруу ойлгоогүй бол тайд маань бас уран бүтээлчтэйгээ гэрээ байгуулж фэнс гаргах ажилд нь маш их зөвхөн тусуулдаг, зуучилж өгдөг, хэвлэж өгдөг тийм лейбл үүсгээд бас ажилдаг. Манай хамтлаг дуучид ер нь өөрсдөө мөнгөө гаргаж хийд юм уу? Нэг бол тайд маань санхүү дээр нь тусалд юм уу? Ямар процесс маягаар хийж байна? Энэ хамтын ажиллагаа нь ер нь нэлээд л хамтлаг дуучид ханддаг бах те. Яг ер нь ихэнх нь өөрсдөө мөнгө гаргаад хийлгэж байгаа. Яг тэр цаад мөнгөний их усрын ямар ч үгүй шүү дээ. Танаас нь цаана компанитай гэрээтэй. Эндээсээ бас хурцлаа авч өөрсдөө мөнгө гаргаад хийлгэж байна. Тухайн уран бүтээлчийн хэмжээг аудио файлыг аваад манайх өөрсдөө нэг бас cover art их бэлтэж өгдөг юм бас. Тэгээд бэлтэж өгөөд тэгээд тухайн үйлдвэртэй захиалгын нөгөөд ингээд хэвлүүлээд авчираад өгч. Зуучлалын нэг жохоо мөнгө аваад мөнгө авахгүй шүү дээ жохоо мөнгө аваад тэгээд авчирч өгч байгаа. Ганц хоёрхан зөвхөн тодорхой бас нэг боломжгүй бас уран бүтээлч нь байхгүй болчих юм уу? Тийм их нөхцөл байдлаар тэр бол яг манайх зардаг мөнгө төрийн гаргаад цаад зохиогч ихийг эзэмшигч тэр гэргүүл юу байдгийг тэд нарт байна. Харагдтыг өв тохироод манайх нэг 40% нийт хэвлэгдсэн 500-аас 40% манайх аван танах 40%. Энэ байдлаар бас нэг тохирч хийдэг талтай бас тийм байгаа. Энэ их гоё ажил байна шүү. Ер нь янз байтугай кассетч үлдээгөө сайхан уран бүтээлчд байдаг шүү дээ. Тийм байна. Гой дуулсан байж байна. Гэвч ингээд гарт барих түүхэнд үлдэх юм байдгүй. Одоо Долгийн ах маань бол үргэлж тэрийг л захид замдаг байсан залуу хамтлагууд та нар гой сайхан намаагүй нэг CD тухайр яг CD тренд болж ирсэн учраас альбом үлдээгээрээ тий. Энд чинь ингээд номын сангаар зүүрлэх юм бол рок pop номын сан танаа ингээд янз чинь кассет чинь танаа ингээд CD чинь байх ёстой шүү гэж залуучуудыг их хурцлж мотивашн өгдөг байсан л мэлдэг хөр гэж. Тэгэл яг л үнэн л дээ. Тайд маань энэ ажлыг бол сайх гоё өргөн дэлгэр хийгээрэй л гэж би хүсмээр байна. Энэ сая та өөрөө зохиогч ирэх гэж ярьлаа. Зохиогч ирэх бол аюу том сэдв болчлоо шүү одоо ер нь тий. Дээр үчс замбрааг бол байж одоо ингээд хууль батлагдаад бас
би сая нэг сүүлийнхаа нэг зочинтойгоо ярьж байсан нарийн шир юм ойлгосон. Ер нь бол цогч ирэхээ асуудал CD-ний үед л нэг хэсэгтэй явж байгаа юм шиг байлаа. Задгаа байсан. Бараг уцаар бараагүй байсан. Би CD гаргаж байгаа нэгэнд миний дуу оруулаа гэж хэлдэг ч юм уу, гүйч юм уу тэгээд л гаргацдаг байжээ. Одоо энэ пенцтэй холбоотойгоор цогч ирэхээ асуудал нэлээд сөхөгддөг. Тусмаа цаад пенсны үйлдвэрүүд өөрсдөө кооперат хийдэг. Яг үнэ. Тийм учраас бид нар бол манайхаар гарч байгаа пенснууд бол ямар нэгэн цогч ирэхин зөвшөөрөл зөрчилгүйгээр гарч байгаа. Ямар нэгэн зөрчилгүй гарч байгаа. Бүгд бид нар зөвшөөрлүүдийг аваад цаад захиалагчаас зөвшөөрлүүдийг авсны дагуу тэр авсан зөвшөөрлөө үйлдвэрлэл илгээж хийж тухайн хэмжээнд болж авдаг. Кооперат зөвшөөрөл байхгүй. Бас пенс үйлдвэрлэдэг. Ийм байна. Манай таны энэ үүсгэн байгуулсан дэлгүүрийн үйл ажиллагааг ингээд харахад их гоё байна. Бүх үеийн одоо яг одоо современный яг орчин үеийн юм байна. Одоо манай дээр үе ретро юмнууд байж байна. Гадаад дотоодгүй. Анаад хэрвээ яг энэ худалдаанд байхгүй пензыг хүн ирээд хэдэн сарын өмнө захиалга өгөөд авчруулж болтгүй юм. Надад энийг олоод өгөөч гээл. Тий, болно. Ер нь яг манай энэ дэлгүүрч би ч өөрөө энэ манайх ч одоо 20 онд нэгцээ. Би ч нэг барилгын инженер хүн шүү дээ. Барилгын компанид л байсан байхгүй. Тэгээ энэ Германд амьдардаг Уумбаяр гэдэг залуу би. Мань залууд би пенс захиалж авдаг байсан. Хөвдөө. Тий, өөртөө авдаг байсан. Тэгсэн мань хүн нэг удаа зах хоёлаа хамтарч пенсийн дэлгүүр нэх үү гэж. 20 оны бараг 8 сард санал тавьсан юм байна. Тэгвэл тэгээл да хоёлаа гэх. Хоёлаа уулзж байгааг хоёр хүн. Нэг нь Германд амьдардаг, нэг нь Монголд. Манай хүн Германд сурдаг залуу, жоохон залуу. Тэгээд бараг миний хөвгч залуу байхгүй тэр чинь. Тэгээ хоёлаа тэгээл да гэх. Тэгээд л битээр ер нь хамтарч пенсийн дэлгүүрээ нэг талаараа бүрэн ярилцж байгаа. Тэгээ 20 оны 11 сарын 11-нд нээсэн шүү дээ. Яг нэг ковидын 20 тогтоодог өглөө нээсэн байхгүй. Урд нь бас нэг найз нөхдүүд юмнуудаа хэлчихэд за 20 оны 11 сарын 11-ний 11 цагт нээя гэж бас нэг юм өөрхөн тоомо харж байгаа те. Тэгээ нөгөө бэлтгэлээчдүүд амжуулаад тэгээд өглөө нээх гээд ятсан чинь ковидын 20 тогтчихсон байхгүй. Тэгээд энэ ч одоо нөгөө тогтоосон нөхдүүд нь ч дуршлаггүй 20-нд орсон хүмүүс нь ч дуршлаггүй анхны өглөө юм чинь. Гэхдээ машин дэрэгтэйгээ наас цаашаа гэж явсаар байж хагаад ирсэн цугулцсан. 10-20 хүн цугулсан шүү дээ манай пенсний. Манай хүн одоо Германд амьдардаг. Тэгээд Германаас манай бүх пенсионод ирдэг. Германд пенсаа хөвлүүлээд идэг чинь тийм учиртай. Тэгээд энэ гадаад пенсионод энэ хуучин шинэ пенсионод бүгд Германаас ирдэг. Германаас манай хүн явуулцдаг. Тэгээд тийм болохоор манайхаар бас пенс захиалж авдаг хүмүүс би ийм пенс олж өгөөч тэгээд ингэж. Тэгэхээр тэндээс хайгаад олоод ийм үнэтэй болох юм байна. Улаанбаатарт очивол ийм тээврийн зардалтай ийм үнэтэй очих юм байна гэдэг хүмүүс нь хэлээд тэгээд цадмаас захиалгаа өгөөд тэгээд нааш нь явуулдаг. Одоо энэ тэр зүгээр санагдав. Найзтай нэг пенс хайж гүйж яваад тэгээд цагийн тулгсан л бид нэрээ буруу тэгэл ирэн маань дийсэн чинь аз ууч танаа энэ өөдөөс харсан Welcome Records гэдэг дэлгүүрт тэгээ used хуучин тим пенс олж авсан Солонгост хэвлэгдсэн миллион нилийн л нэг пенс тий. Тэгэл энэ мэтлэн би бодож ирсэн. За ингээд одоо тэр болох ингээд байдгүй пенза гоё нэг цагтаа 2-3 пенс захиалгаар ингээд авч болох юм байна да гэж бодож ирсэн юм тий. Тэр чинь тэгээд нөгөө эндээс бид нэр бараа татж байгаа үед тэр дунд ирвэл гайгүй ирж шít. Яг дангаар нь тэр нэг 2 пенс 3 пенсийг одоо агарын шуудангаар DH мэчлэл явуулсан үйл бас явж байгаа шít. Тэгээд бас гой санаа төржлээс. Тэгээд
Одоо та дэлгүүр ингээд ийм энэ ингээд яг худалдаа. Таны хувийн цуглуулах хэрэг баян бэ? Хэдэн байцтай вэ гэдэг шиг. Би одоо ер нь гайгүй цуглуулаад л байсан. Дэлгүүр нээснээс хойш нэг ахтар нэмээгүй. Улаарах вэ? Яахад тэгээ нөгөө дэлгүүртээ ирж байгаа фэнза за би аваад авахсаа аваад яах вэ? Зархаа бодъё гэл тэ хүмүүстөө одоо нэг 5 цаас нэг л эргүүлж бас нэг эн чинь нэг бас нэг төрлийн бизнес шүү дээ. Би одоо их хотлоо хүмүүс шиг нэг бороод нөгөө соёлын буян хийж байгаа би нэг л зөв буйны уул нь гэж ярихгүй л дээ. Би бас л тодорхой хэмжээгээр бизнес шүү дээ. Бизнес эрхлэх гээд явж байгаа учраас нөгөө бизнесээ бас нэг жоохон хөгжүүлчих гээл тэгэл аль болохоор өөрөө авахаасаа зарыг гээл нэг 5 цаас нь хаа юм гээл тэрнээсээ болоод ер нь фэнзаа бол ер нь них нэмээгүй. Гэхдээ манай залуу энэ ховор фэнз гарсан шүү. Энийг захиалгаар авсан. Энэ дахиж олдохгүй шүү. Хаа энэс нэг энэ аваараа та өөртөө аваараа болохгүй шүү. Нэтрэгээл ингээл яваад. Тэгээ тийм маягаар бол яг нэмэгдчихлээ. Тий. Бас ариун цуглуулга байгаас. Аваа. Уу яг вэ минийх ч нэг гавдгүй шүү дээ. Нэг Монгол фэнзнүүд, Орос фэнзнүүд гадаад фэнзнүүд нийлээд нэг 2000 хүрэх юм уу? Орчим л байгаа хөө. Айхтар нэмэг. Бас лут цуглуулгатай хүмүүс байна уу? Багуу. 4-5 мянгаар цуглуулгатай хүмүүс байна. Өөр гоё. Альбомоор нь дээрээс нь дахиад үйлдвэрлэсэн фирмэрийн цуглуулсан. За. Германы Ханзад хийсэн, тэ? Болгарын Балкантонд хийсэн гэдэг юм уу, тэ? Тэгээд дуу тавцгуул хамаагүй. Зүгээр шууд үйлдвэр. Тий, үйлдвэрээр нь одоо ингэж цуглуулсан хүмүүс байна. Ямар цуглуулгыг бол янз бүр утгаар нь л цуглуулж шүү дээ. Югослави Юготонд хийсэн энэ юм байдیں۔ Солонгост хийсэн юм байдیں۔ Японд хийсэн энэ байна. Тэргээд бүр тэгээд цуглуулсан. Польшид хийсэн энэ тэгээд нэгсэн байна. Зүүн Германых нь энэ, Баруун Германых нь энэ. Нэг студийн альбом гэхэд ингээд 10 төрлийг 10 гаруй төрлийг. Нэг цогц хоббироо цуглуулсан хүмүүс байд. Тэгээд ерөнхийдөө цагмаач юм болохоо гэж энэ заахаасаа бас нэг зүйл асуучих гэж бодож байна. Энэ манай Монголын та бас баггүй хугацаанд дэлгүүр ажиллуулад би Монголыг онцлоод хамгийн сайн зарагдсан ч юм уу, зарагдж байгаа ч юм уу, пянз нэлээч та. Хамгийн хурдан бестселлер. Тий, бестселлер бол Өөжгийн пянз байсан. Өөжгийн пянз чинь хавар 3 сард нэлтээ илүү дээ. Одоо мартчихад байна. Тэгээ ерөнхийдөө намар 11-12 сар туссан. Өөжгийн хойсон. Одоо манай дэлгүүрт зарагдсан. Тэрнээс өмнө бол хонхын пянз төр үл 2 сард нэлтээ хийгээд 1 сард ч үл нэлтээ хийгээд дараагийн одоо 12 сар дууссан байсан л та. Манай дэлгүүрийн хувьд бол хамгийн ордон зарагддаг дууссан Өөжгийн. Хоёртны нэмсгэл. За маш их баярлалаа. Тэгээд подкастынхаа төгсгөлд одоо уламжлалт нэг асуулт би зочдоос асуудаг. Тэрийгээ одоо асуугаал өндөрлөе даалаа. Зөөхө таны хувьд бол таныхаар ажиргал гэж та юу гэж тодорхой? Одоо ажиргал гэдэг чи одоо их айхтар ийм имийг ажиргал гэдэг юм уу гэдэг. Одоо дүгнээд суужсангүй. Гэхдээ яг ер нь хүнд өнөөдөр өрөөл ер нь байх шиг хамгийн сайхан байхгүй л гэж боддоо. Өнгөрсөн бүхний хойноос харамсаад байвал стресс л бол. Ирээдүйд бүтэхгүй юмны төлөө санаа зовоод байвал тэр бас стресс л бол. Тэр өнөөдрөө л сэтгэл хангалуун байвал тэр наас. Маш их сайн гоё тодорхойлт байна. Гоё тайлбар байна. Маш их баярлалаа. Би бол таныг бол бас таны нөгөө хайртай дуртай юм хийж байгаа болохоор хайртай дуртай юмтайгаа зууралдж байгаа болохоор бас сайхан ажиргалтай байх болов байгаа болов гэж бодож байгаа шүү. Тэгээд Шимзаах та бөгөөд таны гэр бүлийнхэнд хамгийн гол юм уу эрүүл энхийг хүсмээр байна. Танаа дэлгүүр бөгөөд таны дэлгүүрийн хамт олонд
дүү гоё сайхан гоё үргэж өрөө салбартаа энэ соёлын гоё пянзны соёлыг бас түгэж аваад маш их баярлаа гэж хэлмээр байна. Нийслэлчүүдийн монголчуудынхаа өмнөөс тэгээд одоо сүүлийн үед лаунж ингээд кафе мөфед орохоор гоё болсон мөлий пянз бенза тавьдаг болчихж бас тий. Залуучууд бас гоё хөгжиж байна. Энд чинь ер нь бас нэг гоё соёл явж байна. соёлын давлгаа яваад байгаа шүү. Манай долгио ах чинь бол энэ тал дээр маш их итгэл дэмждэг, бид нарыг дэмждэг гэн. Зөвхөн миний чи яг ер нь энэ залуу уран бүтээлчдийг шиг маш их дэмждэг. Тийм сайхан хүн байсан шүү дээ. Хотын соёл гэдгийг одоо жинхэнэ утгаар нь мэдрүүлж ирсэн юм баггүй. Нэг юм сайхан ах маань бас явчихад бас харуулсалтай л жил байлаа. Маш их ойрох юм болсон шүү сайн гэж хэцүү. Явдахгүй одоо шинэ он гарах гэж байна. Шинэ оноо сайхан ухтаараа. Тэгээд би бас Чинзоохтойгоо та бүхний ирэх жил лүү гоё өнөөдөр магадгүй ярьж чадаагүй орхигдсон зүйлүүдээ яриад лүү гоё Монгол пенснуудад танилцуулаад нэг уулзуулнаа гэж амлаж байна. За ингээд урилга авсан маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн энэ подкаст маань инхүү өндөрлж байна. Та бүхэн гоё сонирхолтой пенс хөгжмийн тухай сайхан яриа сонслоо. Бид хоёртой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяр та.